За энэ дээр сонгоод за надад 6549 coin байна. За энэ болохоор 5 бүхэл ийм тоотой Digibyte-аар орж ирнэ гэсэн үг. За энэ дээр Faucet Pay-ийн адресыг хийгээд өчнө. За Faucet Pay-ийн адресыг хийхийн тулд за энэ дотор байгаа юм байна. Дээрээс Faucet Pay гэдэг хайлаа. За өмнөхөн дээр нээлттэй байгаа. За энэ дээр deposit гэд Digibyte-аа хайчих нь байна. За энэ дээрээс deposit гэд за энэ дээр ингээд адрес маань гараад ирэх нь байна. Энийг хуулж аваад буцаад нөгөө юу рүүгээ coin page руу ороод энэ дээр энэ адресээ хийж өгнө. За тэгээ бид рүү орлоо. За тэгэнгүүт энэ чинь ингээд баталгаажуулах нь байна тийм. Faucet Pay-ийн wallet руу Digibyte-аар 6549 coin 5 бүхэлдээ Digibyte-аар энэ адрес руу ингэж орно. Confirm дарлаа. За ингээд амжилттай ажиллалаа. Хүсэлттэй амжилттай явлаа гэдэг чинь. За тэгээд одоо юу руу оронгууд Faucet Pay руугаа ороод за энэ дээр ингээд ороод ирдэг байгаа. Одоо надад бол хамгийн ихэнд татсан нэг бүхэл Digibyte маань ингээд байж байна. Нэг бүхэл Digibyte нь 0 одоо юу гэх юм 0.1 цент 0.1 цент гэсэн үг. Тэгээд энийг ингээд цуглуулад явах юм бол мөнгө олох боломжтой, доллар олох боломжтой. За энэ доллароо эндээс ингээд одоо эндээ нэмж жагаад доллароо Binance руугаа ч юм уу эсвэл Монгол данс руугаа ингээд татаад авах, withdraw хийгээд татаад авах боломжтой шүү. За тэрийг нь дараа нь зааж өгөх болно. За та бүхэн дараагийн бичлэгийг үзэхийн тулд subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.